санхүү эдийн засгийн их сургуулийн санхүүгийн удирдлагын техник 4-р курсын оюутан юм бэлэг байна. Сайн байцгаана уу санхүү удирдлагын техник багш баяр цэцэг байна. За би одоо эхлээд багшаас асуух асуултаа асууя. За таны хувьд санхүү эдийн засгийн их сургуультай холбоотой өнгөрсөн ба одоо хүртэл үргэлжлэж байгаа туршламжуудаас авалтаж гисэн байна. За 2008 онд анх санхүү эдийн засгийн их сургуулийн оюутан болж орж ирж ирсэн. За тэрнээс хойш үргэлжилж байгаа туршламж хэмээл ерөнхийдөө санхүү эдийн засгийн их сургуулийн бүтээгдэхүүн дээр маш их бахархдаг. Тэгээд төгсөөд ер нь бол багшлахыг хүсэж исэн. Тэгээд байнга холбоотой байгаа дээр нь бол баяртай. Тэгээд ямар туршламж ихэр тулгамдад орж ирэхгүй юм. Ер нь бүхэл өдөр туршламж өгдөг гэсэн тийм. Тэгээд ер нь бол аюул хичээл хийдэг гэсэн л амж байна. За миний хэлж. За санхүү эдийн засгийн их сургуулийг яагаад сонгосон бэ? Сонгосон сонголтондоо баттай зөв байсан гэж одоо хэлж чадах уу гэж. За санхүү эдийн засгийн их сургуулийн ерөнхийдөө ер нь 11 12 дахь ангитай сайн судлаа. Тэгэд миний ерөнхийдөө мэрэгчлэлтэй холбоотой хамгийн сайн сургуулийн байна. Монголда бол хамгийн сайн сургуулийн байна гэсэн үгнээс сонгосон. Тэгээ одоо бол яг энэ мэрэгчлэлээрээ сонгоод суралцж байгаад бол бат бүр илүү их баг өдөр ирэх тусам итгэлтэй байгаа. Энэ мэрэгчлэлээ сонгосондоо илүү их баярлж байгаа. За одоо хэрэгтэй би. За хоёрдугаарт бол оюутнуудад мэдлэг бүтээж ирээдүйд нь чиглүүлдэг багш байх нь сайн болон одоо муу тал нь юу байдаг вэ? Туршлагаасаа дүгнээд хэлэх юм бол хийнэ. За нэг хаар туршлага гэдэг таах урт хугацаахгүй тий. 2029 сард ороод одоо 4-р төслийн нэстэрт явж байна. За тэгээд давуу тал нь гэх юм бол яг нэг надаас хамаарад миний ямар хаас хамаарад маш олон хүүхдэд ингээд гал асаах боломжтой гэдэг нь аягүй гоё тий. Тэгээд жоох айдаг юм болохоор дутуу заачих гэдэг тий. Дутуу ер нь бол энэ хүүхдүүд илүү их юм сурах боломж хахад би тэр боломжийг ингээд одоо багсгачих үедээ л гэж амар хайдаж шүү дээ. Гоё хэлтэй. За хоёр дахь нь оюутнаас гэдэг амьдралд тийм ч их олдоод байдаггүй. Одоо эргээд дүгнээд харахад оюутан байхын сайхан зүйл нь юу байв? Нөгөө талаараа муухай зүйл бас байсан уу гэж. За сайхан зүйл нь ер нь бол оюутан багчаа одоо хамгийн жаргалтай үе гэж хэлдэг гэсэн. Яг л үнэн байсан мөлий хамгийн жаргалтай үе. Тэгээд хичээл ном сурахаас гадна ер нь оюутныхаа амьдралаас одоо ирээдүйнхээ ханыг болон хамгийн сайн найзуудаа ерөөхдөө олж авсан гэж бол миний үгдэг. Гэхдээ ирээдүйн ханыг олоо л дээ. Хамгийн сайн найзуудаа одоо олсон гэж дүгнэж байгаа. Тэгээд их сургууль одоо ганцхан одоо хичээл ном сурахаас гадна өөр одоо нийгмийн одоо би өөрийгөө хөгжүүлэх, нийгэмд одоо сайн үйлс хийх ч юм уу те. Одоо өөр олон давуу талуудыг энэ сургуулиас бас оюутнаасаас олж авсан гэж бодож байна. Муухай зүйл гэх юм бол нэг байгаагүй. Хай нэг бидалт малт гэж шүн суусан. Тэд нар жоохон л стресстэйсэн болохоос шүү. Тэрийг ихтэй би одоо стресс гэж бодохгүй байна. Яагаад гэх юм бол тэр чинь яг өөр хөндлөө хийж байгаа зүйл болохоор ер нь аль муухай зүйл байхгүй л гэж. За одоо багшаас. За 21-р зууны боловсрол гэж таны хувьд ямар байгаасаа гэж боддог вэ? Монгол улсад энэ хэрэгжиж чадчих байгаа юу вэ? За 21-р зууны боловсрол гэсэн амар асуулт. За одоо болохоор би ингэж бодод байна л да. Хуучин болохоор одоо бид нарт чинь ингээл яг ямар сонголт авахгүй те яг ингээл 10 жилдээ бол математик хийх хэрэгтэй, математикийн гүнзгийд орсон бол математик хийх хэрэгтэй. За тэмүүтээ одоо математикийн гүнзгийд орсон хэрний хим үзмээр байгаа хүнд одоо сонголт байхгүй ч юм уу те химийн үзэхээр бол өөр химийн гүнзгийрөө орох хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгээ нүг ингээд ямар ч одоо бид нарт нүг яг нэг сурах химийг л аягүй цаад юм санагдаад байхгүй. Тэнгүүд ингээд яг тэр хүний хүсэл зорилго юу юм тэр хүн өөрөө юу дуртай те. Тэгээд ингээд юу хүсэж байгаа тэрүүгээр амжилт гаргана гэхээс илүү тийм л мэрэгчлээ болчих юм бол одоо амьдралч илүү сайхан болчихно, цалинчин тодорхойлсон, баттай болчихно гэдэг ч юм уу те. Ингээд нийгмээрээ шуурал юм шүү дээ. Тэнгүүд миний бодлоор 21-р зууны боловсрол гэхээр яг хүүхд өөрөө хүсээд яг өөрийгөө нээгээд тэгээд одоо нэг загвар өмсгч аягүй тийм муухай айдар гэдэг тиймэрхүү юмнууд байгаад байдаг байсан шүү дээ. Одоо бол яг охтууд ингээд өөрсдийнхөө хүслээрээ загвар өмсгч юм ч гэсэн аягүй гоо ингээд явж чадчих те. Потенциал за аягүй гэж хэлхий. Тэр өөрөө өөрийнхөө хүсэж байгаа юм ингээд хийгээд яг сонгож судлаа те. Үнэхээр би математикад дургуул би математик хиймэргүй шүү дээ. Тэгмүүд яг өөрийнхөө хэрэгтэй юм хиймээр авахгүй. Тэгэхээр тэр боломжийг нь олгоо. Тэгээд одоо бас нөгөө нэг ингээд интернетээс хаад өөрийнхөө яг хүсэж байгаа юм хийх боломжтой болсон байна л да. Тийм болохоор тэр нь бол тийм манай Монголд ингээд интернет байгаа гэдэг чинь тэр боломж нь байгаа л гэсэн үг гэж байна. Тийм. За дараагийнх нь 21-р зууны боловсрол багш оюутан хоорондын харилцааг хэр чухал гэж авч үздэг вэ? Ер нь 21-р зуун ч ихгүй ер нь аль багш оюутан хоорондын харилцаач аягүй чухал шүү дээ. Дээр үеж гэсэн чухал байсан. Одоо ч гэсэн чухал байгаа. Нэг face to face чинь ер нь бол онлайнаас илүү бараг чухал гэж миний хувьд боддог. Тэгэхээр энэ хөө боён харилцагч. За тэгвэл оюутан залуустай 21-р зууны боловсрол чухалчлах ур чадвараас таны хувьд заавал эзэмших хэрэгтэй гэж үзсэн 3 ур чадварыг нэрлэх юм бол гинэ. За
Одоо ч нэг хэсэг намайг одоо 10 жил тахта IQ гэж аягүйх ирдэг гэсэн байхгүй. IQ сайтай, IQ-гийн тест, IQ-гийн одоо сонгоон гэдэр гэдэг. Одоо болохоор сүүлийн аягүйх EQ гэж ярьдаг болсон шүү дээ. Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэх юм уу те. Тэнгүүт одоо тэн дээр би яг саяхан нэг ном уншаад тэн дээр гарч ирсэн байхгүй. Амар ухаантай хэрний хүмүүсээ ойлгохгүй тийм удирдахч байснаас яг үнэхээр ингээд хүнийхээ дунд ороод чадаад хүний одоо ажиллаж байгаа хүмүүсээ чанга тэрвэрээ явж байгаа тийм хүн хамаагүй л хэрэгтэй болсон гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол 21-р зуунд би яг өөрөө ажил дээр гараад анзаархад хамгийн чухал нь бол харилцааны чадвар аягүй чухал санагдчихсан байхгүй. Тэгэхээр өөрөө үнэхээр ингээд юм мэдхгүй бол би ингээд мэдхгүй байгаа шүү дээ. Ингээд би энийг мэдмээрээ сурмаараа танада хэлээд өгөөч гэд би одоо тэрнийг харилцааны чадвар шүү дээ. Харилцааны чадвар бол нэгдүгээр хамгийн чухал. Хоёрдугаар хийсэн юм бусдад ойлгуулж таниулахтай одоо тэр чинь presentation skills юм уу те. Тэнгүүд ингээд би одоо ийм хийлээ, нэг хэдэн сарын хугацаанд хийлээ, надаас ийм гартлаа, эцсийн үр дүн ийм байна гэдэг тэрийг ингээд илэрхийлж гаргах чадвартай. Тэгэхгүй бол ингээд ажил дээр аягүй сайн чадвартай ирнэ тэрийг илэрхийлж гаргах чадахгүйгаас болоод тийм аягүй олон боломжуудаа алдаж байгаа тийм байдаг байхгүй. За 3 дугаарт нь бол угаасаа хилээ чадвартай. Хилээ чадвар хамгийн сайн. Тэгээ ер нь бол хамгийн чухал нь одоо суралцах чадвар гэж хэлээ да. Тийм тийм. Шинээр суралцах чадвар. Тийм сурал. Одоо тэгмүүд яг өөртөө хэрэгтэй гамаа ингээд сураад олоод авах чадвар л хамгийн чухал гэж үзэж байна. Байнга л асуултгүй боловсрч явах хэрэгтэй л гэж үзэж байна. За дөрөвдүгээрт нь багш нарынхаа оюутнуудтай харилцаанд ямар ур чадварууд дээр анхаарахсаа гэж хүсдэг вэ гэж. Ерөнхийдөө багш нарын талаас авч үзсэн байна. Оюутнаа нэгдүгээр сонсдог байгаасай. Хоёрдугаарт бол оюутнтайгаа шууд харилцаа үүсгэж чаддаг нөө би багш гэсэн одоо юугаар биш ерөөхдөө бол харилцан би юунээсээ бас суралцсан магадгүй одоо тэр оюутнаас бас нөө багш ч гэсэн суралцж болж шүү дээ тийм учраас тиймэрхүү чадвар дээр анхаараас гэж хэсгээ түнсэл бусад албал чадварууд багш нарт байдаг учраас дуртахгүй байх чи. За оюутан насныхаа төрсөмжөө сонирхолтой тохиолж үзсэн түүхээс суралцаарай гэнэ. Оюутан насныхаа төрсөмжөө сонирхолтой тийм тань олимпиад бас үлдчихсэн гэж бид нар ч бас би чи яг нэг 2 жил бизнес удирдлага сураад 1 жил хятад очиж сураад тэгээ 2 жил санхуд сурсан тийм нэг сонирхолтой тийм одоо замналаар явцсан юм те. Тэгмээдээ 4 жилийн бакалаврыг 5 жил сурсан. За тэгээд ер нь бол бүхэл одоо тэр 5 жилийн хугацаанд надад амар чухал юм байсан. Эхний 2 жил бол би үнэхээр өөрийгөө ингээд бүр шалтаа буугаад босч ирж үзсэн байхгүй. Тэгмүүд ингээл бүр ингээл өөрийгөө бүр би одоо үнэхээр ингэ чадахгүй мүү гэд энийг ингээд би хаяа гарах ёстой мүү гэж хүртэл бодоод тэгээ тэндээсээ би чадна гэд босч ирсэн. Тэр үедээ болохоор одоо ингээд надад байдаг юм болохоор хүн ингээд үргэлжлэн ингээд хөсөөр замаар явахгүй уналтын дараа хэрвээ босоод ир чадах юм бол ингээд амар их нөгөө ахис твшил өөрт гарсан байдаг гэдгийг аягүй гарч авч үзсэн. 3 дахь жил дээр бол яг хятад очиж амьдарч байхад бол би дааж амьдрахтэй тэр нөгөө аав ээжээсээ хамааралтай биш өөрөө санхугаа удирдах. Тэгээд жинхэнэ нөгөө нэг одоо гадаад орнд ингээд өөрийнхөө хүслээр ямар ах гэдгийг те бүр орой зүгээр гараад зугаалмаар хийсэн бол те ингээд шууд гараад одоо хувцас өмсөл тэр нөгөө нэг хотхноор ингээд яваал те ингээд тэр чинь шүн болохгүй ш. Тэнгүүд ингээд явж байх айгуу гойсон. Тэгээд сүүлийн 2 жилд болохоор яг мэрэгчлэрээ ингээд ер нь оролцоол бай тэмцээнүүд айгуу оролцсон. Тэгээд ер нь бол ингээд хүн хүсвэл бүхэл юм дамжуулах чадна л гэж ер нь батсан. Тэгээд мэрэгчлэлийнхэнтэй өнгөрүүлсэн хугацаа аягүй байсан. Олимпиадад нэгдүгээр яринд ороход багаараа хахад амар гоё ингэ бүх юм хийж чадсан юмсан аягүй баярсан. За дараагийн бол суралцах хугацаанд хамгийн тод үлдсэн дурсамжнаас хаваалцаарай гэж. Хамгийн тод гэх юм бол бид нар чинь нөгөө нэгдүгээр курстэй яг бүтэн танхимаар авчиж 2 3 та ер нь карантин болсон болохоор тийм амар бол тод дурсамж байдаг ш. Нэгдүгээр курсын дурсамжууд дандаа тод. Би нөгөө Ябогийн ангид орж исэн юм байх. Тэгээ нөгөө ангийнхаа дарга нисэн. Тэгээ зугаалаа тэгэл урлагийн үзлэг гэл нөгөө дандаа анги хамталтаараа нийлсэн. Тэр кинод л айгуугаа дурсамжтай болчих. Түүнээс аль яг ингээ хичээл дээр онц аваад нэг 4-0 гарсан бурсан бол нэг дурсамжтай нэг санагддаггүй ш надад л. Тэгээд дандаа анги хамтал найзуудтайгаа өнгөрүүлсэн хамт хичээлээгээд автчихсэн. Би эндээ зааж өгдөг. Тэмхгэн нь л гоё илээ дурсамжтай болж үлдсэн тийм. За эргээд оюутан байсан бол юун дээр илүү анхаарах гэсэн бэ? Харамсаж явдаг хийж үзээгүй зүйл байгаа юм нэ. За байна. За би одоо бодд юм аа. Юу? Их сургуулийнхаа зуны амралтаар work and travel-аар явахгүй явдаа гэж авир боддог. Би ч гэсэн олон их бодоод байна. Тэгээд яг нөгөө нэг нэгдүгээр курсын 100 хэлээ бэлгэлд яваад хоёрдугаар курсын 100 нэг хятад руу явах байсан болохоор амарч амраал. Тэгээд нэг 3 дугаар курсын 100 бас гэж мгээд яваад боссон. Тийм болохоор тийш явахгүй явдаа л гэж байна. Харин тийм. Тэгээ бас нөгөө нэг юу яг нөгөө нэг гадныханд ингээд нөгөө нэг юу ядчих та орчуулагч хэдэр хийдэж штий. Тийм хийж явсан бол амар хийл ажигсан баг. Гайд хийсэн бол тийм гэж яг.
За дараагийн 6 эргээд лидер курсээсээ буцаад сурч эхлүүл юун дээр илүү анхаарах байсан бэ? Харамсаж явдаг хийж үзэг үзэл байгаа юу? Зөндөө их байгаа. Би нөгөө гэрдэм шинжилгээний ажлуудад илэх ер нь аль лидер курс шиг төлхөө орохоос тэр нь бас ороогүй. Бас нэг сайн дурын ажлууд бол маш ер нь байнга хийх байсан байлээ. Тэрийг бас ухаарсан. Ер нь аль одоо хичээл номоо бол миний хувьд өөрийнхөө хэмжээнд бол сайн хийсэн гэж одоо ер нь бол дүгнж байгаа. Тэгээд хичээл номоос гадна одоо эрдэм шинжилгээний ажил өөрийгөө хөгжүүлэхтэй тиймэрхүү юмнууд дээр бас жоохон алдсан мөлий. Бас клуб гэх юм бол нэг ганц клуб биш 2 3 клуб ч юм уу тиймэрхүү юм төлөв цаг зав зарцуулах байсан мөлий. Багшил дээр бас нөгөө work and trail-ээр явах байсан. Гэхдээ бас нөгөө бид хэд чинь ковид гэдэг 2 дугаар курст явж хөдлөөгүй. Тэгээд миний 1 дугаар курсээ төгсөөд нөгөө 1 дугаар курст нэг сайн юм мэддэггүй байсан. Тэгээд 2 дугаар курст жоохон ухаарад ирсэн чинь жоохон очигдсан байсан байлаа. Яг 2 жилийн бүр ингээд карантин тийм. За оюутан суралцагчтай хандаад багшийн зүгээс зөвлөгөө өгөх юм бол юу гэж өгөх вэ гинэ? Ер нь бол нөгөө багш нар ч юм бол энд та нарт ингээд туслах гад байж байгаа шүү. Тийм болохоор багш нараас ерөөсө битээ яаж байгаарэ гэж хэлмээр байна. Хамгийн түрүүнд тэгмүүдээ ингээд айгаал ингээд яваад тийштэй ингээд энийг асуужвал намайг тэнийгээ бодчихвол энийг асуувал ингээд намайг мэдхгүй ингээд бодчихвол гэсэн тийм айцаасаа болоод ингээд цаг хугацаа алдаад ч юм ингээд буруу шийдвэрүүд гаргаа яваад тийштэй. Тийм болохоор ингээд хинээс ч хамаагүй хүссэн юм ер нь асууж байгаа. Та нар энд ингээд сурах гэж ирсэн. Тийм болохоор юунаас битээ яаж байгаарэ зүгээр зоригтлоод хийл гэж хэлмээр. Гой зөвлөх шүү дээ. Оюутнууд их хвчлээ. Ер нь асууж чадчих шүү дээ. Асууж чаддаг шүү дээ. Ийм хий мэдхгүйгээ бодчихотой гэж би зөндөө боддогсон. Тийм тэгээд нөгөө нэг та хэд ингээ гэрийн даалгавар дээр юм хийхдээ заавал зөв хариулсан байх хэрэгтэй биш те зүгээр би энийг яах ёстойгоо мэдэхгүй байна л гэж асууж байгаа. Тэгэх юм бол тэгээд арга нь олж л тийм. За дараагийн асуулт болохоор багш нартай хандаад оюутны үед хэлхийг хүсдэг үг байдаг бол одоо сэтгэлийн өрөө нэгрээ. Маа яг санхүүгийн би бусад сургуулийн багш нар ямар гэдгийг мэдэхгүй. Ерөнхийдөө санхүүгийн багш нар айгүй амар мондог ур чадвартай. Тэгээд ер нь бүх талаараа бас тийм сайн мондог багш нар байдаг гэж боддог. Тэгээд тэр зөндөө бол нэг 2 3 багшигаа бас дурдмаар байна. Ташбил багш, тэгээд армид багш, баяр сөгш 3. Тэгээд надад айгүй гоо тийм зөв хандлагатай. Тэгээд оюутнууд илүү ойлгодог, оюутнууд илүү ойр байж чаддаг. Тиймээс бас оюутнууд нэлээх тийм энэ багш нарт айгүй сайн мэдээ мөлий. Тэгээд бүх багш нар маань ер нь гоё шүү. Тэгээд багш нартай хайртай шүү гэж хэлмээр. За одоо сүүлийн асуулт. Одоо би таньсан юм дээ. За өөрийн зүгээс асуухыг хүсдэг нэг асуулт асуугаарай гэнэ. Тэгэхээр чи юу лээ? Би асууна гэсэн үг. Тийм ээ. За. Асуухыг хүсдэг нэг асуулт. Тийм бүгдийг мэддэг байна. Тэгээд оюутан наснд одоо туршиж үзмээр одоо эрсдэлтэй нэг алхам одоо ямар алхам байгаас гэж үздэг. За эрсдэлтэй юу ганцаараа нэг өрөвч өрөөд ажиллах зэрэг бодгсон. Одоо нэг юм Лаос юу Мянмар юу идэрлөө те ингээ визгүй орнууд руу зүгээр ингээл уул нь яг ингээд байхгүй юу нэг залуу наснд оюутан наснд болохоор цаг нь агаад идэг. Тэнгүүтээ ингээд ирч хүчин байгаад идэг. Тэгсэн мөнгө байдаг шүү дээ. Тийм мөнгө байдаг ус ингээд бид нар явж чаддаг шүү дээ. Тэнгүүд ажилд орчингууд болохоор биднэрт мөнгө агаад идэг. Ирч хүчин агаад идэг, цаг нь байхгүй. Тэнгүүд ингээд төгшөрчгөр болохоор мөнгө нь байдаг, цаг нь байдаг, ирч хүчин байхгүй. Тийм болохоор уул нь болол те ингээд нэг аав ээжээсээ хүүтэй ч хамаагүй зээлээд өөрөө ч өөрөд яваад аялаа л гэж хэлмээр биш. Энэ яваа тийм нэрээ. Би яг нэг сэнгэлний ажил дээр бүр дөнгөж ингээд цалин авдаг болчоод зүгээр цалингийн зээл аваад явахгүй явдаг гэж байна. Тийм. Тийж яг боддог байсан. Гэтэ одоо тэгээд бас хожимдаагүй гэж бодчих юм байна. Бас гэр бүлтэй болохоос өмнө тийм ганцаараа байгаа дээрээ гэж бодож байна. Астай гоё ярилт. За би видео уран их хэрэг. Би видео хэр миний юу юм. Би видео хэр. Хоёулаа би видео. Тийм шүү. За манай бэлэг төөрх ах шүү. Та ястай айгу мундаг багш юу. Тэгээд амар гоё хамгийн гол нь яг хандлага нь маш их таалагддаг багш. Тэгээд ер нь аль санхуд бас ийм зөөлөн хандлагатай багш нараас цөөхөн штэ. Ер нь их багш нараас айдаг л та бид нар яа ч юм гэдэггүй. Тэгээд багшийн хандлага их таалагддаг, харилцаад их амар байдаг. Тэгээд оюутнууд айгүй их багшид хайртай юм билээ. Тэрийг бол мэдсэн. За баярлалаа. Та ястай гоё багш юу. За баярлалаа. Багшин тэгээд хичээч юм да. За баярлалаа юу. За тэгээд цаашдынх нь ажилтны амжилт гэсэн. За баярлалаа.